улсын их хурлаар цөмийн энергийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж байна. Цөмийн энергийн хуулийг Монгол улс 2009 оны 7 сарын 16-ны өдөр нөгөө урт нэртэй хуультай яг зэрэгцүүлээд ард талд нь хилцүүлгүй анхан шатны хилцүүлгүүгээр шууд баталсан. За тэр 2009 онд ерөөсөө гадны захиалгаар Монгол улсад цөмийн хаягдл булшлах зорилгоор хийгдсэн хуулиа. Тэгээ өнөөдөр энэ хуулийг одоо өөрчлөх гээд их хурлын гишүүд хилцэж яваад их буруу зөрүү асуудал их яригдж байгаа учраас зориуд энэ ажиллагааг тодтогч ярих гэж бодож байгаа юм. За тэрнээс гадна өнөөдөр хамгийн харамсалтай нь засгийн газрын шинжээч ажлын гэсгээр Ариавагийн худалдагдсан нөхдүүд ажиллаж байгаад нь бүр их харамсаж байна. Ягаад гэвэл одоо Дэгш баяр, Норвын Дэгш баяр, Цөмийн энергийн газрын дарга байсан хүн тэр хүн өнөөдөр тэр 11 онд одоо Дулаан уулын орд дээр туршилтын олборлт хийгээд Нор сүрэнгийн тэр 22 үхэр дүү гэрэлт одоох нь одоо 90 төлөөс 73 нь одоо гаж гарсан энэ баримтууд бол одоо байж байгаа. Яг энийг бол одоо хариуцсан гол гэмт хэрэгтэн баггүй юу? Гэтэл бол энэ хүн хариуцлага хүлээгээгүй. Дараа нь одоо геологийн лаборатори энтергээд одоо физикийн доктор гэж өөрийгөө одоо сүржин нэрлээд ураны талаар бол одоо анхан одоо бидэнтэй уулзж явах үедээ бол одоо хагас задрлын ойлголт байхгүй ийм одоо физикч байсан юм аа. За дээр нь жамсранд оржгээд одоо Доронтын мардаа дээр ажиллаж байсан гэдэг нэрээр геологч нөхөр бол маш олон одоо худал мэдээллийг төрийн сонинуудад бичиж за иргэний нийгмийн нөхдүүд бол маш одоо идэвхтэй эсэргүүцэж байсан. Энэ хүн бол өнөөдөр одоо яг Ариавагийн талд ажилладаг, худлаа мэдээлэл тараадаг, урааныг хор хологдлгүй гэж ярьдаг хүний нэгэ. За дээр нь өнөөдөр одоо тэр шинжээчээр ажиллаж байгаа малын эмч Яндгийн ган болд гэдэг бол одоо ерөөсөө малын хөвчл гараагүй. Энэ засваргийн ямар ч хордлого байхгүй гэж ингэж одоо их хурлын танхимд олонний хэдийг одоо худлаа мэдээлэлээр түгээж ингэж илэрхий худлаа ярьж тэр мал эмнэлгийн холбоодын тэргүүлэгч гэдгээр төлөвлөлттэй нийтлүүд хэд удаа одоо гаргаж эсэргүүцлээ тулгарч байсан юм багамаа. За дээр нь одоо тэр шинжээч одоо баяр хүү одоо энэ хүн бол би тэр ураны талаар одоо энэ цацраг идэвхт малтмал цацраг идэвхт бодис цацрагийн аюулын талаар ойлголттой ихэд бол би итгэдэггүй. За дээр нь одоо Мон атмын захирал далай жаргал бол үнэхээр одоо энэ Мон атом гэдэг компани бол өөрөө одоо хаягдл боловсруулахаар одоо манай ах чинь олон улсын одоо нууц хилцээр хийсэн манай засгийн газар оролцоод Америк, Японы хооронд энэ тухай бол Японы одоо энэ ураны талын мэргэжлийн цөмийн аюулгүй байдлын төлөө Азийн ерөнхийлөгч ирж одоо Монгол улсад 3-4 удаа мэдгдсэн одоо баримт нотлоготой ярьсан. Тэгээ энэ дээр үүссэн компани байгаа юм. За тэгээд энэ Мон атом бол одоо үнэхээр одоо тэр 34% нэрээр нэг хэдэн хүмүүсүүд бол одоо үндсэн дээр цалинжиж байдаг. Ариавагийн эрх мэдэлд бүрэн орсон тэр нутгийн ард түмний эсрэг байгаль орчны одоо аюулгүй байдлыг одоо сахин хамгаалах үүргийг биелүүлдэггүй ийм л одоо хүмүүсүүд. За тэгээд би энэ дээр энэ цөмийн энергийн хуулинд бол одоо ашигтай заалтууд бий. Энэ үгээр сүм амын эрүүл мэнд байгаль орчинд аюулгүй технологи ашиглах тэр сайн технологи хэрэглэх ёстой гэсэн байдгийн. За Кожого компани бид нар бол 2009 оноос эхлээд энэ Улаанбаатархад болж байгаа ураны олборлолтын эсрэг, хайгуулын ажиллагааных нь эсрэг одоо манай гал нэгдлийнхэн ажиллаж одоо энэ дээр их олон хүн бол одоо их тууштай одоо нэг жилд ихэд 13 удаа Улаанбаатархад очиж ажиллаж байсныг нутгийн хүмүүс мэднэ. Ялангуяа тэр Аргалан баг Улаанбаатархын одоо 2000 орчим иргэд бидэнд бүр одоо итгэмжлэх өгч өөрсдийгөө одоо даатгаж одоо тэдний өмнөөс одоо үг хэлж
одоо ажил гэж ингэж одоо итгэмжлэг өгч ажиллаж байсан юм аа. Энэ баримттай зүйл. Тэгээ тийм учраас бид бол энэ асуудалд нэлээд гүнзгий орж байсан. Тэгээд энэ дуршилтын олбор гэдгийг бол ерөөсөө одоо Монголд л дуршиж байгаа. Ягаад гэвэл тэр газар дор уусган барьжуулах, уусган олборлох гэдэг аргыг энэ Хойжоговын захирал тэр Плезант гэдэг хүн Дорноговын иргэдийн хурлын одоо хурлд дуудагдж ирээд хэлэхдээ бол энэ Орос технологи гэж өөрөө хэлсэн. Тэгээ энийг бол бид одоо ашиглаж байгаа энэ аюулгүй технологи гэж тайлбарласан. Гэтэл Оросын одоо технологи бол подземный вишалчууны гэж одоо технологиг Оросууд ашигладаг. Тэгээ вишалчууны гэдэг нь бол одоо шүлтжүүлэх гэсэн үг л дээ. Гэтэл одоо энэ Арева энэ Францын компани бол манайд бол одоо тэр шүлтжүүлэх аргыг хэрэглээд уран ялгараагүй. Сул хүчээр ялгараа ашиглаад одоо ураны 50%-аас илүү авч чадаагүй. Тэгээд хүчил ашиглаж одоо дэлхийд хаач байхгүй туршилтыг зөвхөн Монголд хийж байгаамаа. За дээр нь энэ компани нэг одоо ностой зүйл нь бол эдгээр одоо тэр гидрогеологийн судалгаа яг тэр ураны олборлолт хийж байгаагаар гидрогеологийн судалгаа түүнийхэн зүсмэлийн зураг одоо газрын зүсмэлийн зургийг үзүүлэх ёстой. Гэтэл эдгээр өнөөдөр болтол хиндж энэ зураглыг үзүүлдэг. Зүгээр л одоо тэр Казахстаны ч юм уу нэг тийм зохиомл зураг тавиад одоо ийм амархан хэлбэрээр гэтэл Улаанбаатархад геологийн судалгаа хийсэн манай эрдэмтэд бол тэнд тогтсон ус, гүний ус гэж байхгүй гэж. Газар дор уусан байжуулах арга нь бол тэр гүний усаар нь тэр pH нь 1.5 болгож тэг хүчлэр одоо тэр гөхрийг уусган авч байгаамаа. Тэгээд энэ зүйл нэг зүйлийг манай одоо хүмүүсүүд бүр сайн ойлгох ёстой. Ягаад гэвэл зэрэг бол байгаль дээр бол одоо ялангуяа одоо манай Монголд бол байгалийн реактортай. Ялангуяа одоо энэ Догшин утгад Данзарвжагийн энэ 3 баяны нутагт бол одоо байгалийн реактортай. Та нөхдүүд бол одоо тэр хар уул гээд одоо энерги аавна гээд одоо тэр юуны одоо хийд дээр байнга очдог. Яг энэ агуулгач нь бол тэр байгалийн ураны нөлөөлөл яг байгаль дээр одоо байгааг нотолж байгаа хэрэг. Гэтэл энэ Данзарвжагийн яг төрсөн нутаг энэ Баруун Баян, Зүүн Баян, Дунд говьд энэ хүмүүсүүд бол тэр Дулаан уул гэсэн ор дээр туршилт хийгээд 2011 онд бол одоо ерөөсөн тэр газрын гүнээс тэр ураантай эслэн шууд одоо ил асгаж байсан. Тэр ил асгаж байхад нь одоо тэр нор сүрэнгийн одоо 22 өхөр очиж тэр эслийг одоо тэр шаврыг долоогоод тэгээ газар дээр одоо бүгд өгсөн. Тэрний дүү Гэрэлтод гэдэг хүний одоо тэр жилийн тэр хаврын төлөлтөөр 90 одоо төл авахд 73 нь одоо бүр гаж гарсан. Энэ дээр бол одоо бүр арьсгүй, үсгүй хүний толгой дүрстэй амар зүйл гарсан ш. Энийг бол одоо иргэдийн хурлын дарга болчоод байгаа, Дорноговын дарга болчиход ган зориг бол өөрөө тэр сумын засаг дээр байхдаа захирамж гаргаж одоо энийг бол бүр баримтжуулсан байт юм аа. 8 айлд одоо ийм гаж төл гарлаа гэх. Гэтэл өнөөдөр одоо их хурлын танхимд тэр Яндагийн гам голд гэдэг хүн одоо малын өвчл байхгүй, засвар гэдэвхтээс огт болоогүй гэж ярьж байна. За энэ одоо малын өвчлөлийн талаар бол зүгээр захын айлд нь очоод одоо малын нөхөрөөд үзэхэд тэр гэдэс дотор бол ерөөсөө идэх арга байхгүй. Бид одоо нэг удаа одоо сая 21 онд байхад одоо очиж бүр одоо маш олон далаад хүний бүрэлдэхүүнтэй очиж тэгээд тэр яг тэр дуршилтын олдврынх нь үүдэнд 4 айлын мал ачираад гаргуулад тэгээд тэн дотор эрүүл хонь гэж ачирсан мал нь ерөөсөө уушиг нь хантайгаа наалтсан цус нь бүр одоо шингэн цус байхгүй бүр өтгөрцөн одоо ийм байсныг тэр аймгийн хүмүүсүүд тэр компани төлөөлөл бүгд одоо харсан юм аа. Тэгээ одоо бол зөвхөн энэ одоо энэ ураны асуудал бол Улаанбаатархад бол
зөвхөн одоо тэр мал дээр нь тэр ямаа бол индикатор учраас тэр нүдэн цагаараад одоо ингээд шууд одоо сохроод ингээд мэдрэл өгч байгаа шүү дээ. Энэ ажиллагаа бол мөн одоо 2000 оны одоо ихээр тэр яаны дунд говийн үлзийтэд болсон шүү дээ. Нэг айлын одоо 2000 одоо ямаа авахгээд тэгээд одоо тэр малын эмчин жаргал сайхан гэдэг бүсгүйвэл бидэнд ирж намайг энийг годрон гэж хэлээд ингээд загинж байсан гэж. Гэтэл одоо дорногоо сая одоо годронгийн асуудал яригадаад эхэлж байна. Энэ бол нөгөө хуучны нөгөө дорчсон арга нь явж байна гэж би бол ойлгож байгаа. За тэрнээс гадна тэр Алтан хойгийн одоо засгийн газрын комисс томилоод тэр туршилтын олбортын дараа маш их одоо аюултай нөхцөл үүсгэхдээ зэрэг бол одоо тэр ажиллагааг удирдсан хүмүүсүүд өнөөдөр тэр Цөмийн энергийн газрын Манлайж яв тэр Дэгш баяр за лабораторийн эрхлэгчээр нь бол орлох гэж хүн байгаад одоо дүгнэлт гаргаж байсан. Дараа нь тэр хүнийг үл дэвшүүлээд физик технологийн хүрээлэнд томилсон харамсалтай тэр хүн бол бурхан болсон. Ер нь одоо энэ ураны нууц хэлцээр орж манайд хаягдл болохоор одоо тохиролцсон хүмүүсүүд бол бүгд одоо харамсалтайгаар бурхны оронд явсан шүү дээ. Энэ бол одоо Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Чадраа, Монгол банкны Чулуунбат гэх мэтэр одоо энэ Мон атомын захирал дээр Бадам Дамдин тэр одоо ороод бас үхэлээд байгаа нь бол би бол их гайхаж байгаа. Энэ мэтэр одоо ер нь бол энэ ураны аюулыг бол одоо холдуулах гэсэн энийг одоо аюулгүй гэж ярих нь бол ностой юм аа. Ягаад гэвэл байгаль дээр бол ерөөсөө тэр 238 гэсэн одоо уран бол одоо байгаль дээрээ бол задраад одоо 234 одоо уран одоо тоори ингэж жоохон одоо доктортой байдлаар шилжиж идэг. Гэтэл одоо энэ олборлоод байгаа тэр шар нутаг гэж нь бол тэр ураны эсэл тэр уран 235 гэсэн изотопыг одоо ялгаж авдаг. Тэр 235 гэсэн изотоп нь бол тэр ураны хөдөлгөлт ерөөсөө л 3% агуулгатай байдаг. Манайд бол одоо тэр дорн говьд бол ер нь ураных нь агуулга 103. Тэгэхээр та нар ойлгож байгаа 99.99 одоо хог хаягдл тэр босод ашиглагдаагүй уран одоо энэ газар нутагтаа үлдээд биднийг тэрүүн одоо 400 мянган жил хордуулах юм аа. Тэгээ ийм аюулыг одоо аюулгүй гэж ярьж байгаа Эрдэмтэн, Сэхэтэн их урлын гишүүд байгаад бид их үнэхээр харамсаж байгаа юм. За дээр нь манай хүмүүсүүд бол одоо ураны одоо цөмийн тоглогч болно, цөмийн тэргүүлэгч хүрэн болно. Одоо ураны нөөц одоо дэлхийд ховордоод одоо бид нар бол одоо маш их одоо их ашигтай эдийн засгийн ашигтай байх юм байна гэж үлгэр ярьцгааж байна. Энэ бол ерөөсөө огт өөр шүү. Уран бол өнөөдөр одоо сайндаа нэг 50 хэдэн долларын одоо үнэтэй байгаа дэлхийд. За энэ өсөөд одоо өснө гэсэн баталгааг бол хинч хэлж чадахгүй. Уран бол ерөөсөө бүх дэлхийн бүх газар нутагт хурцсанд байгаа. Ганцхан энэ хүмүүсүүд одоо ядуудаараа энэ мэдээлэл байхгүй ийм газар нутагт л ураныг олборлдог. Тэр нэгээрт та нар мэдж байгаа тэр ураныг 40 жил олборлоод өнөөдөр сүүлийн 3 жил ихэд 12 сая хүн нас орж байна шүү. Тэгээд доохтой гэл арайва хайсан. За тэгээд одоо тэр Нью Мексико мужийн одоо Пол Эрминсон гэдэг хүн Монголд байнга ирж энэ ураны мэрэгжлүүдийг аваач тэр газар нутгийг үзүүлсэн. Тэнд өнөөдөр шуут нисэхгүй байгаа. Гэтэл тэрийг яг үзсэн хүн нь одоо энэ Дэгш баяр шүү дээ. Өөрөө очиж үзсэн